Өнгөрсөн сард Австрали улсад олон улсын цөмийн энергийн хурал болж 29 орн оролцсон. За энэ хуралд намаас ч гэсэн оролцож технологи болоод хүний нөөцийн салбарын сахиучлалын асуудлаар илтгэл тавьсан. Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилдээ дунджаар 3.5% өсөж байгаа ч цаашид уулуурхай үйлдвэрүүдийг маш их хэмжээний эрчим хүч шаардлагатай байгаа. Одоогоор ашиглаж байгаа эрчим хүчний чадал 836 мегаватт ба Оросын улбаны улсаас жилдээ 120 орчим мегаватт цахилгаан эрчим хүчийг импортоор авч хэрэглэж байна. Манай долооны цахилгаан станцуудын технологи хуучирсан ашиглалтаас гарах хугацаа болсон мөн нүүрсэлж эрчим хүч үйлдвэрлэж байгаа нь агаарын бохирдол эрс өсөж хүн амын эрүүл мэндэд сүргээр нөлөөлөх хэмжээнд хүрсийг судалгааны дүн харуулдаг. Эрчим хүчний станцуудын өнөөгийн байдлыг авч үзвэл 2 дугаар долооны цахилгаан станц 2012 он, 3 дугаар цахилгаан станц 2016 онд, харин Бахны цахилгаан станц 2025 он, Эрдэнэтийн цахилгаан станц 2029 онд ашиглалтын хугацаанд тус дуусах учраас цөмийн эрчим хүч үйлдвэрлэх асуудал чухал болж байна. 2030 онд манай улсын эрчим хүчний өсөлт урьдчилсан судалгаагаар 3000 орчим мегаватт болох төлөвтэй байгаагаас гадна нүүрс зөрчийн ялгаруулалтын хэмжээч 3-аас 4 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа. Дэлхийн аль ч улс орнууд өөрийн улсын эрчим хүчний түүхий эдийн нөөцөд тулгуурлан эрчим хүчний их үүсвэрээ сонгодог. Манай улсын хувьд нүүрсний бол ураны нөөцтэй учраас энэ хоёр их үүсвэрийг гол ашиглах нь зүйтэй гэдгийг олон улсын хурал оролцоод ирсэн цөмийн энергийн газрынхан хэлж байна. Хүний нөөцийн асуудал. Тухайн орны эдийн засгийн хөгжлийн байдал дэд бүтсэн одоо тодорхой хэмжээгээр сайн хөгжилтэй биш байгаа учраас одоо цөмийн эрчим хүчний хөтөлбөр хэрэгжүүлэх гэдэг бол тодорхой хэмжээгээр саа татвар бол очиж байгаа нь харагдаж байна. Үндсэнд бол иймэрхүү бэрхшээлүүд бол талгарч байна. Мэдээж сайн талбар бол зөндөө байна. Жишээлбэл одоо хөгжилтэй орнууд болохоор суур аж үйлдвэрийн суур маш сайн хөгжсөн учраас одоо янз бүрийн технологиг цааш нь хөгжүүлэх болцоо байна. Тийм учраас одоо ялангуяа энэ технологи орнууд бол хамтарч ажиллах тал дээр бол нэлээд чанарт гаргаж ажиллаж байна. Амгаах нь одоо жишээлбэл цөмийн ямар технологи хэрэглэсэн хавтартай тэнц хатрыг одоо эмчлэх хатрыг онцлох зэрэг цөмийн технологиг бол хэрэглэж байна. Цөмийн эрчим хүч гэдэг нь цөмийн урлагийг хяналтайгаар гүйцэтгэх замаар гарган авдаг эрчим хүч юм. Цөмийн цахилгаан станцууд өдгөө цөмийн задарлын урлаас гарах дулаанаар усыг халаан уур болгон хувиргаж түүгээр эрчим хүч үүсгэх аргыг ашигладаг. 2009 оны байдлаар дэлхий дээр үйлдвэрлэгдсэн нийт эрчим хүчний 13-аас 14% цөмийн эрчим хүч эзэлж байна. Нэгэн жишээг авч үзвэл 200 мегаваттын бага чадлын цөмийн эрчим хүчний реактор ашиглан эрчим хүч үйлдвэрлэхэд жилдээ дунджаар 1.5 сая тонн нүүрсийг хэмнэн нүүрсний үнэ дэлхийн жишгээр авч үзвэл 115 сая ам.долларын ашиг олох болцоотой бөгөөд энэснээр нүүрсний нөөцийг нэмэгдүүлж химийн үйлдвэрийн түүхийг болгон ашиглах боломжтой юм.